За би яг ажлын хэсгийн гишүүдийг жоохон сэтгэл гаргаад ажилласан бол юм гарахгүйсэн. Би түрүүчийн хурал дээр орилж хідэн саналуудыг засуулж байгаа. Энэ захиргааны хэмжээний актыг ирэх тусахгүй гэдэг. Өнөөдөр гагцгүй хуулиар зохицуулсан асуудлаар захиргааны хэмжээнд гарахгүй ч гэдэг юм уу. Энэ маргаан ингээд эцэстээ юунд л болох гэж нэхэр үндсэн хууль дээр байдаг хоёрхан залтад зориулж ийм залт хийж байгаа. Энэ журмуудыг байхгүй болгоо цөөрүүлэх гэж байгаа гэж худлаа пиардж байгаа хгүй. Одоо наад пиараа зогсоочих. Энэ хуулиар тэр юу ч шийдэгдэхгүй. За би энэ заалтын хувьд зүгээр тайлбарлая. Улсын хурлын тамгын газар судалгааны асуудал хүрээлэн энэ хуулийн 17-гийн 2-ын 4 цаас хууль тогтоомжийн төслийн эрх хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ нь аргачлал 17-гийн 3 цаас хийгдсэн хэсэгт ажлын 5 өдөр дүгнэлт гаргана гэж байгаа. Би энэ дээрээс татгалзахгүй. Гэхдээ энэ процессуудыг би өгөнд цогоод хараад хэлжсэн байхгүй. Ажлын хэсэг гараад улсын хурл хилцсгээ шийдсэний дараа ийм дүгнэлтүүдийг гаргах нь зохимжтой. Өргөн барих гэж хахад нь улсын хурлын тамгын газар ингээд үзэмжээрээ янз бүрийн юм ингээд хууль санаачлагчийн үндсэн хуулийн эрхэд халтаад ээж болохгүй байхгүй да. Тэгэд энийг цогоод аргаа. Би зүгээр ингээд ийм завхарсан юм ингээд орж ирээ засчихъя гэхээр засуулахгүй ингээд маш олон юмнууд нь явчлаа. Одоо ингээд захиргааны ажилчид хууль санаачлагч буюу ерөнхийлөгчийн барьж байгаа, гишүүдийн барьж байгаа, засгийн барьж байгаа хуулиудын асуудал төр ийм үзэмжээрээ дүгнэлт гаргадаг юмнуудыг ингэж оруулж штэ. Энэ сүүлдээ ингээд одоо зай завсаргүй хэрүүл болно. Буцаа ихсэн хууль дээр янз бүрийн шалтгаан олж янз бүрийн бичүүлнэ. Магадгүй энэ албаа хаагч сүүлдээ эрсдэлд орох байхгүй. Нэг сонин бичдэг ингэж ус төрчтөн сүүлдээ арьсан хамгаалахгүй штэ. Энэ ажилчдэр ийм буруу юм биччихээд үүрүүлнэ. Тэгээ хууль санаачлагчийн ийм эрхийг ийм субъектив байдлаар хязгаарлаж болохгүй. Харин ажлын хэсэг гараад хилцгээ шийдээд энэ дээр ийм асуудлаар нь дүгнэтгэ гэж болно. Судалгаан дээр юу гэж байсныг дүгнэт гаргаад тэрийг жилж болно. Тэгэхээр ийм зүйлүүдийг байгаад байгаа маа. Тэгэд энэ ийм юмнуудыг одоо хасж орж ирэхгүй бол ингээд ерөн хууль санаачлагчийн эрхийг одоо ингээд улсын хурлын тамгын газрын захиргааны хідэн экспертийн албагийн хүмүүсүүдийг гарт өгч болох юм уу? Энэ дээр сайнаагийн саналыг дэмжиж энэ болохгүй.